Тэд дотор байр суу алхаж байхдаа Гэри хинтэй хамт амьдрах бол гэж гайхаж, Астан сайтай хүмүүстэй хамт амьдрна гэж найдаж байв. Тэр хооронд бууханд байгаа амьд зүйлийн талаарх бодолтой авцсанрээ энэ шидэд араатны энерги биш, харин үнэхээр хачин зүйл байсан гэж таамагч байв. Гэвч түүний бодлыг Гэри тасалж хэлсэн үеийг нь сонссон гэж асуув. Райт түүнд өрөөний хамтрагчдын талаар ярьж байсан гэж хариулах бөгөөд яг тэр мөчид тэд дотор байрандаа ивсэ. Тэднийг өрөөнд орсон бөгөөд өөр хин тэдэнтэй нэгдэх бол гэдгийг санахаж ивсв. Тэднийг ашруулсан Сильва тэдэн дээр ирсэн бөгөөд тэрээр хүүхдтэй нэг өрөөг хуваалж холжтой. Гэри сандарч байхад Сильвераг хараад сандарч хацар нулайв. Охин энэ нөхцөл байдал тоггүй байгаа мэт харагдахад Гэри академи хөөс үс хараасан хүн бүр дөрвөж тэг шанддаг. Гэт сансан тул энэ нь гайхах зүйл биш гэд тэдний сайн хөвгүүд учраас сайн талаас нь харах хэрэгтэй гэж ойлгоолоо. Гэвч үнэхээр сандарсан Сильва Гэри цохиж Гэри азар тунхад охин хөвгүүдтэй нэг өрөөнд амьдрахгүй гэвчээ тодорхой хэмжээд уртайсан одов. Охинд цохиулсан хөрхийг Гэри газар твтэж байхад нөгөө хоёр хүн энэ бүхнийг харж үнэхээр гайхалтай зүйл боллоо гэж зөв. Ред тэдэнд энэ бол зүгээр залуу авахаа аш зангаа гаргаж байгаа хэрэг гэж тайвшруулв. Нөгөө хоёр хүн нь тэдний өрөөний хамтрагчид болох Монк Янаар бож таарсан бөгөөд Гэри өөрийгөө болон нэрийг танилцуулсан тэднийг хүртэн аваа. Яны улаан өсийг ажигласан манай хүү түүний бас улаан өстэй гэж таамаглах хооронд Гэри өрөөний хамтрагчдын жагсаалтыг харж Дэм болон Марка Вүдүрк гэсэн дахин хоёр хүн нэгтэн гэж дүгнэв. Энэ хооронд Сильва шатаар оруудан хөвүүдээр дүүрэн өрөөлүгээ асгаж байгаа бололтой. Тэрээр хөвүүдлүү аимшигтайгаар ширтэж хувцас салхих гэж байгаа тул өрөөнд орж болохгүй гэж анхааруулав. Хөвгүүд өрөөнөөсөө хөвдөн зогсох үед Гэри түүнийг дотор бариас салхахыг зөвшөөрөхгүй гэдгийг мэдчихсэн гэж хэлв. Яг тэр мөчид Дин тэдэнтэй нэгдэж хөвгүүдээс яагаад хадаа зогсоод байгааг нь асуув. Гэри тэндээс том жамалсан тал түүнийг хүлээж байсан гэд үүнийг зөрчилдөх хүн хайж байна гэж хэлв. Үүнийг сонсоод Дин зэрэг орж ирээдүйн хүлэг баатрууд яаж өчхөн жамнаас айж чадчихна гэд хэрхэн хийдгийг үзүүлээд үгүй гэв. Тэрээр хаалгыг хүчтэй онгойлгох бөгөөд шинэ өрөөний хамтрагчтай муухай тоглоом шалгам хийсэн хөвгүүд гайхаж инээдэ барьж ядамтай. Дараагийн хэсэгт хүмүүр хоол идэж буй хоосны танхимд үеж явцлурно. Өрөөний хамтрагчтайдаа хорцсон Дин одоо тэр охиныг уурлуулсан тул охин түүнийг унтж явахад нь алж магадгүйгээд түүнийг алхдаг Дэннийг торох гэж нэрлэн хөвчлөлтэй байсан гэж хэлв. Динийн нөөрөн дээр алхагчдын мөрөвчсөн байхад Гэри олон хүнд түүнтэй ярих боломж чаддаггүй. Тул энэ нь сайхан хэрэг гэж хэлв. Дэннийг охины талаар ямар нэг зүйл ярихад Сильва тэдний яриаг сонсож дөнгөж сая хэлсэн үгэнд нь дургүйцэн. Гэри нар сандарч түүний талаар юу ч хэлээгүй гэж зүтгэн. Нөгөөтэй гүр манай хүү янз бүрийн хоолоор хотоодоо дүүргэж хоолндоо бүрэн авцсан болтой. Сильва тэдэнд лөө харч удахгүй шалгалт өгөх гэж байж яаж одоо хоол идэж чадчихна гэж өгнө. Манай хүү зөвхөн хоолндоо анхаарсаа хандуулж хахад Гэри охины хүлэг баатрын бүсний шалгалтын талаар ярьж байна гэж таамаглаад энэ нь хоол идэхдээ ямар хамаатай юм бэ гэж асуув. Тэднийг хашиг идэж явах хооронд Райн бүхэн өнөгөө гэж хэлэхэд Сильва тэднийг засашгүй хүмүүс гээд үнэхээр цөхөрсөн харагдана. Энэ хооронд гурсын оюутнууд тэдний лөө харж Гэри нарыг хэлж амьдралтай олигтой хоол идэж үзээгүй хөдөөний ядасаас өөр юу ч хүлээх хүлээ гэж дарамжлан ярьсан. Ам дөрөн хоолтой тэд хоёул эргэж харан өөрсдийг нь доохлон имээсэр байгаа хасах курсын хамсаа харав. Тэгтэл ядаргаатай ахлахад Яны содолд загсаж бочинлог улаан өстэй залуу хитгэхий том биетэй хөрхий санал нь хохорхон гэж дааж гинэн. Хөдөөний хүү гэж дуудав. Энэ хооронд хөрхий Ян нулимсаа залхих нь гонцон бололтой харагдана. Тэр ахлах ангийн навчнууд Ренигээс гарсан гэдгээр улаан өстэй гаж тантнуудыг харахаар буужж цатгаж байна гэв. Өөрсдийнх нь талаарх юм муухай өгсийг сонсоод Кайл хоолхой болж слот цагаа 50 болгож тэр новшны амиг урахын тулд хотгоо гаргаж ирэх гэж байсан ихэр дарганыхаа гарыг дарав. Тэд улаан өсний хараас халтуртай гэх мэт утгагүй зүйж ирсаар тэдний хөдөөнийхэн гэж дуудаж тийм жигшмээр улаан өстэй болмааргүй байгаа тул холтой хай шаардав. Үүнийг төвчхий байсан Монк басыг загсаад тэр хоёр ахсганаар шид хитрхи туйширч байгаа тул болохыг хэлв. Ян өөрийг нь нөмөрсөн найзаагаа загсах хооронд халахад Монк дуунд орцохгүй байгааг анхааруулж энэ улаан өстэй гаж дантингийн төлөө тэмцэх гэж байгаа эсхийг асуугаад түүнийг наадсах нь улаан бүсэл авна. Тиймээс хэрэгээ хичээхгүй болзаадах болно гэж дүгнэв. Яныг улаан өстэй Монкс гэж дуудсан хитэрсэн халахад түүнийг байраа мэдж байгаад нь сайшааж цаашид тэдэнтэй тайршдал хол тарч авч байгааг тушаав. Тэр новшны амнаас эблэр үгс гарахтаа зэрэгцэн хин нэгэн түнлөө хоол шидэв. Ахсуу хангийнхан уурж үүнийг хийсэн хүнээ новш гэж дуудан гарч ирэхийг шаардав. Яг тэр үед манай хүү талбарт гарч ирэн өөрийгөө харуулв. Тэрээр ахсуу хоёртны нүрийг ширээлүү зөхөж гарыг нь мөшгөв. Түүнийг ширээн дээр даран гарын авахаас хэнийг хол тарж яв гэж санаад байгааг нь асуухад тэр новш түүнийг тэр жигшмэр улаан өстэй Монксыг ярьж ин гэв. Хоолны ширээн дээр Өмнө хүлэг баатрын анхаарсыг татаж хүүхдүүд тэдэнд ширээн дээр нэг залуу галзарсан дагааг дуусгав. Энэ хооронд өөр хилэндээ авцсанрээ тэр чарчаа амтыг занжиж эхлэхэд Ян түүнийг зогсоож тэд өөрийг нь гомдоогоогүй гэдгийг батсан. Хүлэг баатрууд харж байгаа тул өмнө самунд дэвтэхгүй байхыг шаардав. Гэри түүнийг зогсоохыг хичээж Сильва удахгүй болох шалгалтууд түүний анхны сэтгэлд нөлөөлнө гэдгийг санаалав. Манай хүү авсахыг тавьсгүй гарыг нь мушгийн чанга барьсаар байв. Оюутнууд эрхэм хүлэг баатрыг дуудаж улаан өстэй залуу өөр нэг оюутны эсрэг хүчирхийлэл үлдэж байна гэж хондлоо. Тэр мөчид эрхэм Ленс өмнө самунд
нэвтэрч Рай түүх сулхай тушаа ахлах хоёртон өвдсөндөө орилж эрхэн хүлэг баатрыг ав хоёрдод хооронд Рай түүний гарыг усанчан гатхан. Лансенси дахин нэрээ тавсан зөксхайг тушаахад манай цаасаа хин нэгэн өөрөөс нь давуу талаар жахай хүсэж сүж түүнтэй нас шиг харцх үед тэдний өөрчийн үр дагаврыг харуулах нь чухал гэдгийг хүсэж торнохтой сорсон зөөс гэж анд хийв. Рай түүний гарыг хугасан болтой. Оюутнууд улаан өстэй залуугийн аимшигтай төрхийг хараад шоконд оржээ. Эцэст нь хүүг сулж манай хүү ахлахруу зан хүмүүс сургамж өгөж тэд хордог гэж анд хийв. Нөгөөтэйгөр тэдний өдөртөгч Лансенси ууртайсан харж Райгаас ягаад түүний тушаалыг дагаагүй гэсэн. Зарчин инэн сүлэл татруулсаар манай залуу түүнээс уучлаж бугай гад өөртөө ажиллах зөвхөн өөрийнхөө сонсохыг хүссэн асуудлыг сонсох ямар байдгийг багш нь хамгийн сайн ойлгох ах гэж бодсноо хийв. Рай нүдэж цавчлгүй гаригийн гараас атгаад тэр хог шаарнуудаас хойж хоолны тушлаа бүснүүдэхгүй тал өрөөслөлөн идхийг хийв. Энэ хооронд Баатар Лансенси Райн зарим гарсамд туйлаас дөрвөөсөж байлаа. Ахлах курсынхын төрөйч задан өдөөсөн тухай шинэлдэж тэд өргөж хүмүүсийг дээр шүтэг байсан тус улаан өстүүдэд хашраагдж хамар нь сөхөж царин болсон гэсгээ. Үүний дараа 3 командлагч академид ирэхэд сурагчид тэдний шалгалтанд бэлдэж байна гэж таамаглав. Уинфорд академийн өдөртлөг болох 6 асагчийг өгтөн авахтай хүмүүрийг чимээгүй байхыг ташаа. Академийн 6 өдөртөгч нөмрөг өмсөж нүүрээ богины цаагуур нусаар танхимд гарч ирэв. Өдөртөгчдийг хараад сурагчид сандарч хийсэн бөгөөд өөртөө 6 асагч шалгалт шүүжсэнийг сонсч байсан тул энэ шалгалт битгий чухал хэмээн гаацгаа. Рай хүлийн чимээ нүргэлэх 6 асагчийг хараад тэднийг өөрийг нь болонлогийн төрснийг наасан хүмүүс шиг хитрхи хүчрэх сэтгүүн хав. Түүнийг ухаан оргоцоор Уинфорд гिचээр ирсэн гэдгээр 6 асагч шинээр түрүүн гарах баатруудыг шалгана гэдгийг үргэлжлүүлэн тайлбарлав. Шалгалтын үр дүнгээс хамааран тэдний ур чадварыг илтгэх өөр өнгийн бүс олгохож хэрэг сурагчид сайн ажиллаж чадахгүй бол улаан бүс авах бөгөөд энэнийг ясандаа унсан гэсэн үг болохыг тэрний хэлв. Гэвч Уинфорд найрсаг энэний сүлжээс сурагчдыг зоригжуулж улаан бүс асанж өнөөдөр өөрийнх нь зогсож буй газарт зогсох боломжтой байх болно гэв. Тэдний урмыг сэргээж Уинфорд энэ зогсож буй хүн бүр 5 настайдаа сонгогдсон өдрөөс хойш авиас чадвараа харуулсан гэж хэлв. Түүнчлэн ирээдүйн бэлтгэл сургуулиуд нь тэдний авиас чадварыг хорслоход таслах тус бууж өгөхгүй байхыг уриалав. Бидний голтөр Уинфорд руу хараад түүнийг өргөж урам зоригтой эрэг байдагт нь баярлаж өөрийг нь улаан бүс авахыг хараад хэрхэн хүлээж авах гэж баг зэрэг сандрав. Дараа нь Уинфорд үгээ дуусгаад үлцнийг нь Лансид даатав. Лансенси үргээ биелүүлэхийн тулд чадах бүхнийг хийн гэж ам цацураар арай ширүү харав. Дараагийн хэсэгт Лансенси хүчний чөлөө дүрцгал үз үзэгдэх гарч онорчтой мэлми үнний хүсэл зэрэг Баатрын ерхий чадварын өөр талуудыг шалгах 5 өөр шат бүхий сорилтыг зарлав. Эхний шат болох хүчний чулуун дээр Лансенси сурагчдад зөвхөн том хадыг төсөхөд хангалттай бөгөөдөнд хөрмөгцийн шат дуусна гэж тайлбарлав. Хүн бүрт 2 боломж байгаа бөгөөд хэрэг эхний оролцоогоор оногч 2 дахь оролцоогоо шидэд бэлгийг ашиглаж болно. Энэ нь тэдний хүчийг нэмэгдүүлж энэ шатыг даахад туслана. Гэхдээ үүнийг ашиглах нь тэдний үнэлгээнд нөлөөлөх тул үүнийг анхаарах хэрэгтэй гэв. Гари Райд хандан шалгалт нэлээд амархан харагдаж байна гэж шивнэв. Улаан өстэй хүч үүнийг өөрийнх нь ховд амархан зүйл гэж бодов. Гэвч манай хүүхийн нэг өөрийг нь шалгалтад тэнцвэрхий хүсэхгүй байна гэж амандаа өгсөхэд Гари юу гэсэн үг болохыг нь гайхаж хоцров. Яг тэр мөчид ланс шалгалт хэвсхийн өмнөхөн мэдээлэл хийж энэ шалгалтын хянагчийн хувьар Райд толныг оролцуулахаас татгалзаж байгаагаа мэдэрдэг. Энэ хооронд Рэйунд отхонч цачирцсангүй. Цэжин дээр гараа итгэлтэйгээр зэрүүлв. Гари Сижванаар энэ нь шудраг басын химэн эсрүүзэж Рийг ягаад шалгалтанд оролцохгүй байгааг гацгаа. Яг тэр үед Лансийн ердөө ирээдүйн баатруудад дээд албан тушаалтнуудынхаа өгсөн аливаа тушаалыг даах хэстийг санаалгах зорилготой гэдгийг бүдэд ойлгуулав. Хэрэг хин нэгэн түүний шийдвэрийг эсрүүцэж байвал үүнийг дээд албан тушаалтандаа мэдэгдэж болох бөгөөд хэрэг. Тэд туслахыг тушаавал ямар ч татгалзах зүйлгүйгээр зөвшөөрнө гэж нэмж хэлв. Үүний дараа тэрээр шалгалт өгөхний сурагчийг дуудаж Гари Рейжер Лансийн дөрвийг хүргэсэн тухай шимнэхэд Сижвэ түүнийг ингэж харцах хэрэггүй тул дээд албан тушаалтанд нь мэдэгдэхийг зөвлөв. Гэвч манай хүн үүнийг огт таасангүй. Харин ч асуудлыг хүн хүчиж өглөө гэд өөрөө дараагийн шатанд нэгдэх тул тэднийг төрүүлж шалгалтаа өгөхийг хэлв. Энэ нь Райг улаан бүс авахын тодорхой боллоо гэж бодоход хүргэв. Тэд Окике Гари Сижвэ хоёр шалгалтад тэнцэж харин ее хатыг гартаа өргөж байгаа нь харагдав. Өгөн түлхэх заавартай байсан тул хүн бүр мэш гайхав. Гари хүсээ урсгасаар буцаж ирээд бүх зүйл сайн болсон баярлахад Райг түнд баяр хүргээд 2 дахь шат хэцүү байж магадгүй тул битгэжтэй байхыг санаалав. Шар үстэй хүүгээ хаж байх хооронд манай хүү түүнд Рожент академик бололтой 2 дахь шатны хянагчийг зааж өгөв. 2 дахь шатны хянагчийг хараад Гари сандарч урд нь хизээч шид сурч байгаагүй байж яаж шалгалт өгөх вэ хэмээн санаа зов. Гэвч Рэтүнд толооны талбар ямар нэг зүйл сорсон эсхийг үр том сорчдог гэдгийг хэлээд тэд өвдөө шидийг эсэргүүцэж сорох хэрэгтэй байх гэж таамаглав. Мөн тэрээр ихвчлэн бие махбодын хувьд хүчтэй хүмүүс шидийн эсэргүүцэж муутай байдаг гэж нэмж хэлв. Үүнээс үзэхэд тэд эпир 5 шалгалтаар өөрсдийн сууж болсон давуу талыг туршиж чадвараа хөгжүүлэх хамгийн сайн аргыг олохыг хичээж байна гэж тэр дүгнэв. Энэ бүхэн Гарид ойлгомжтой санагдсан ч гэрээрийг бүх талын суу тухантын болов хэмээн гайхав. Гэвч түүнтэй санал нийлэхгүй байгаа бололтой. Дараа нь 2 дахь шат болох дүрс гал ихэлж хянагч Гаригийн тохон дээр шид ашиглан туршиж үзэхэд
Тэр 57 секунд тэсв. Гари өөрийгөө муу хийлээ гэж бодож хаад Рай түүнийг нэлээд удаан тэссэнийг сайшаа. Гэрч дан түнд тэрхүү бичний бүтээсэн хэлбэр ертөнцийн цаг тутамд гадаад ертөнцид иртөө ганцхан минут өнгөрдөг. Тус сайн ажилласан гэж урамшилв. Дараагийнх нь сэсвэ ах шиг байна. Ил бичин түүнийг шалгаж хэлэхэд тэрээр энэ бүхэн зүгээр хийлбэрээр тус өөрийг нь дайлгаж чадахгүй хэмээн биеэ сонсов. Ил бичин голын хэлбэр үзүүлэхэд охин гайхалтай байж 5 минут хэдийн өнгөрсөн бөгөөд бусад нь түүнийг ямар сайн болохыг шимждэв. Бүгд сэлвэр дахин төрсөн дагна гэж бодож яцаа хинэгч түүнийг өөрийгөө баталж чадсныг мэдэгдэв. Үүний дараа ил бичин Райнерийг дууд хот тэрээр гарч ирсэн бөгөөд сэлвэр түүнд амжилт хүсв. Манай хүү 20 секунд хангалттай эсвэл шууд бууж өгөх хэрэгтэй гэж бодонгоо шалгалтад bijдэв. Хянагчийн хэлбэр шид үзүүлэхэд гинт түүний өмнө галаар амьсгах улаан суу гарч ирэв. Сандарсан манай хүн тэрхүү улаан суун Рай өнгөрсөн төрөл мэд санагдсан тул юу болоод байгааг гайхав. Яг тэр мөчид хянагч гинтийн хүчээр агаар төрч хүмүүрийг алмаар зов. Ил бичин нүдээ том нээсээр хүүг улаан сууны хараас хүрсэн байна. Химэн сандрах ашигчв. Тэгтэл цөгөлсөн гасны дунд улаан өстэй хүүг гайхам шиг дагуулсан харагдсан нэг ингээ шинэлэн гişв. Энэ дүр зургийг харсан Уинфорд тухайн алдсан болтой өвгөн лөө яран очиход Рай түүний дэрийг зөксөд зүгээрээ сэгэн хайхжээ. Гэвч Баатар түүнийг зүгээр ядарсан байна гэж тайвшруулад хүүг амарч хай хийж. Өвгөн мэд бичний манаа бүрэн шахагдсан Уинфордод утгагүй санагдаж хачирхалтай гэж бодов. Дараагийн хэсэгт ахлагч нар Уинфордтой хамт болсон хачирхалтай хэргийг мөрдөн шалгаж байгаа боловчтой бөгөөд Уинфорд тэдэнд энэ ердөө манаа хичүүлэн хэрэгснээс үүдэлтэй мааны хэмрэл бөгөөд ил бичин хэсэг амарсны дараа зүгээр болно гэж мэдэгдэв. Энэ тайлбар ахлагч нарт тийм чангалтай санагдсангүй. Тиймээс тэд алкертэй Роландын шидийн академийн ил бичин энэ зэрэгцийн шалгалтын дараа яаж манаа шахавдаж чадваа хэмээн асуув. Бусд нь ил бичний сорогчдыг шалгахад хэтэрхий их манаа зарцуулснаас болсон болов гэж тамагчээ. Уинфорд тэдэнд ил бичин одоогоор амарч байгаа бөгөөд энэ хэргийг үргэлжлүүлэн шалгах болно гэдгийг мэдэгдэв. Тэрээр үлдсэн шалгалтуудад өөр ил бичний хянагчаар ажиллах санс гаргахад ахлагч түүнтэй санал нийлв. Гэвч Баатрыг ямагц багтай ахлагчдын нэг нь хувьд хамгаалагч Баатрыг дуудаж чихэнд нь ямар нэг зүйл шимхэд хамгаалагч үүнийг даруй биелүүлнэ гэж амлав. Түүний дараа ахлагч найзад руугаа алхаж буй бололтой Рай талныг асаас шишдэв. Тэрхүү үйл явдлын дараа Рай манийн тухай асуув. Энэ бол манан дуусан шидтэн хүчээ шид хэрэгжнээс болж бие нэргээд гимтдэг имрийг гэдгийг сэлвэ түн тайлбарлав. Манай хүү үнийг ойлгосон ч гэрийн найзаагаа азив гэж бодон сууднуудад өргөж хэцүү байдаг хэмээн хэлнэ. Тэднийг тавсам шавсам хийх зөөр мөнгөлөг өстэй охин Роланд шидийн академи шидтэн ийм хан шатны алдаа гаргасан дэргэждэж. Түүний ярьсан хараалын талаар үргэлжлүүлэн тунгаана. Яг энэ үед нүргсэн дуу гарч газар хөдлөж эхлэв. Газар хөдлөж гэж бодтол гинт хасаагүй мод дураач ихсэн нь бүгдийг шидэн гэж бодоход хүргэв. Шалгалтын талбай бүхэлдээ модоор дүүрэхэд гэр юу болоод байгааг ойлгохгүй байсан ч сэлвэ хинэгийн шид хэрэгж байгааг хэлжээ. Энэ үеэр шалгалтын хянагч гарч ирэн шалгалтын 3 дугаар шат одоо хийж байгааг зарлав. Бүгдгээ хаж хацархад хянагч сорогчдод өөрийг нь дагаж хөдөлгөөнийг нь чадах чинээгээрээ дуурайхыг тушаав. Яг үүнээс хойш 3 дугаар шат эхэллээ. Гэрийн шалгалтыг одоо эхэлж байгаад итгэж чадахгүй байв. Тэр мөчид хянагч гайхалтай хурдтайгаар хөдөлж эхэлсэн бөгөөд сорогчид түүнийг дагав. Итгэж чадсан хөрхий дан ингээхэн нь ийм хурдан байгаа ташигч байхад гэрийн найзтай өнөөдөр яшигдахгүй гэж хэлэх бөгөөд сэлвэ түүнийг артаа орхин дагаж хинч түүнийг хүлээхгүй гэдгийг сануулна. Нөгөө талаар хянагч хүүхдүүдийг арай дэндүү шахчих шиг боллоо. Магадгүй хүлээх хэрэгтэй болов гэж бодно. Гэвч тэр эргэж хараад хүүхдүүд өөрийг нь гүйцэж ивж байгааг хараад шоконд оров. Хянагч биширч байх зөөр гэрийн ангийнхаа монкод ихнээсээ төрүүлж асгасан. Хянагчийг гүйцэтгэж байгаагаа хэлнэ. Хянагч хүүхдүүдийг дутуу өнөснөө ухаарч зөөлөн хандах шаардлагыг мэдээд чаддсан бол гүйцээрээ хэмээн уриалав. Энэ хооронд хүүхдүүд хянагчийг дагсаар байлаа. Рэй өмнө дөрвөн мөчөөрөө хөдөлдөг байсан тул өндөө тарав гэдгээ хүлээн зөвшөөрөв. Дараа нь тэр тэдний зүг сомон мөндөр ирж байгааг харж бүгдэд анхааруулв. Тэдэнд дүү сом харуулж буй хүн бол өөр нэгэн шалгалтын хянагч байж таарав. Эмэгтэй хянагч хүүхэд олон байгаа тул 3 дугаар шатны хянагч тэгжих биеэ барих шаардлагагүй байсныг хэлэхэд тэрээр хүүхдүүд нэлээд сайн байгааг удахгүй харна гэж хариулв. Үүний дараа эмэгтэй хянагч хүүхдүүдэд түүнийг үргэлжлүүлэн даахгүй бол замаа алдахыг анхааруулж бүгдийг нөн сомоо авахыг сануулв. Тэдний нөн сомыг гайхаж байх зур дөрөвдүгээр шатны шалгалтч бас давхар явагдаж байгааг ухаарна. Гэрийн нөн сомны онооны наривчлыг шалгаж байна уу гэж гайхахад сэлвэ түнтэй санаж нэгдэж тэд бүгд урагш хөдлөв. Дөрөвдүгээр шатны хянагч байг урд байгаа ойд байрлуулсан бөгөөд түүний сад татхарыг үл харгалсан 3 байг онож байж тэнцэн гэдгийг зарлав. Ингээд дөрөвдүгээр шат болох мэрэгэн мэлмий эхлэхэд манай хүн улаан бүс хасан ч хамаагүй. Гэхдээ хамгийн сүүлд ормооргүй байна гэж бодно. Тиймээс тэр зууны мэлмигээ идэвхжүүлж баг зэрэг авахар шийдэв. Үүнийг идэвхжүүлмэгт шид шингэсэн сон гэргийн зүг маш хурдтай ирэхэд Рэй түүнийг шууд мэдэрч найзаагаа замаас нь түлхэж холдолов. Рэй тавталгаанаас цартаа бултаж чадахгүйгээ мэдсэн ч азар өөр нэг сом тэднэлүү дайрч байсан сомыг онцон хов. Манай хүү аюулыг мэдэрч энэ сом ганцхан шалгалтын хувьд дэндүү хүчтэй. Бас маш ярхан туслаа гэж тунгаана. Яг тэр үед тэдний ангийн маршаа тэднийг урьж зүгээр үү гэж асуув. Гэри түнд талархаж чадварлаг байна гэж магтав. Маршаа тэдэнтэй ойрхон байсандаа баярж байгааха. Үгүй бол амжиж чадах хэсэгтээ эргэлдэж яснаа шивнэн. Үүний дараа Рэй тарин сомууд ирж
хөвсөж байгааг мэдэрч бүгдэд болгоомжтой байхыг анхааруулв. Тэд бүгд довтлохоноос болдож чадлаа. Энэ хооронд манай хүн нөхцөл байдлыг ойлгож тэдэн рүү ирсэн самууд чи энергээр хүрээлэгдсэн. Хянагчийн харсан самуудаас огт өөр байгаа тул ямар нэг зүйл буруу байгааг мэднэ. Хин нэгэн тэднийг эсвэл зөвхөн түүнийг алахыг хүсэж байгааг тэр ухаарав. Гинт сурагчдын зүгт хин нэг сум харуулсан чирээ түүнийг харж довтлохоо зогсохоор самуу анлав. Нөгөө талаар дөрөвдүгээр шатны хянагч мөн аюулыг мэдэрсэн бөгөөд манай хүн самаа тавих гэж байгаад номоо хугалж ангийнхныхаа гайхшруулв. Ямар нэг зүйл буруу байгааг мэдэрсэн хянагч хамаг хүчээрээ довтлосныхоо дараа хуурамч төрчнийг дахахыг оролцсон ч түүний хорт болон ямар ч уушмар үлгээгүй болтож чадсанд нь цочирдв. Тэрээр дэлхий дээр хин тэдний сурагчид руу дайрахыг хүсдэг байна гэж гайхан сомыг модноос цуглан шидчих. Дараа нь хянагч сурагчдад түүний сом санамсаргүй байдлаар хадирхтэн лаалцсан гэж итгүүлээд шалгалтыг өрөөсөж тушаав. Хянагч тэр сомыг харваагүй бөгөөд зүгээр тэднийг тайвшруулахыг хичээж байгааг дээ. Ухаарав. Бүх сурагчид шалгалтаа өрөөслөж явах зур манай хүү. Энд ямар нэгэн аюултай хүн нууцаар нэвтэж чадсан болов гэж таамаглана. Шалгалтаа дуусгаад тэд өөрсдийг нь хүлээж исэн мөнгө болон 3 дахь шатны хянагчийг ойч харав. Гэрээ Р2 болсон явдлын талаар Сильвад дуусах тэрээр цачирдаж үүний хүлэг баатруудад мэдэгдэх хэрэгтэй гэж зөвлөв. Гэрчрээ тэдэнд хийхгүй байсан дээр гэж үзв. Саяхан хянагч тэдэнд үннийг хийгээгүй учраас гэрээч түүнтэй санал нэгдэв. Тэр тэрнийг тайвшруулахыг хичээж байсан ч бас ямар нэг зүйлийг нөөхөг орцсон байж магадгүй юм. Хэрв хэн нэгэн тэдэнд үнэхээр хор хөнөөл учруулахыг орчиж байгаа бол тэр хүн тэмцээний талбайд нэвтэрч чадах хүн байх ёстой бөгөөд тэдэнд лөө дайрсан хүн нь хянагч эсвэл Хүлэгбаатар өөрөө байж болно гэж гэрээ нэмж хийв. Үүнийг сонсоод Сильвийн асуудалд нэлээд санаа зовж хөвгүүдээс одоо юу хийхээр төлөвлөж байгааг нь асуув. Рэ тэднийг алахыг оролцсон тэр нөхшийг сонирхож байгаа ч нөхцөл байдлыг харсан нь гэдгээ түүнд хэлв. Халдагч ном сумаа хаяад зогтохыг оролцсон боловч эмэгтэй хянагчид газар дээрээ баригдаж тэр даруй зогсох тушаалаа. Халдагчийн хөдөлгөөнгөө зогсоход хянагч түүн рүү сумаа чивлүүлж яагаад шин сурагчид руу дайсныг нь асуув. Тэрээр сумаар санал хийж ямар ч үед түүнийг алж чадах тул хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулв. Гэвч халдагч сэлэм рүүгээ гараа явуулахад хянагч түүнийг газар дээр нь буудан унааж чадах тул хөдөлгөхгүй байхыг дахин сүрдүүлв. Тэр залуу түүн рүү ширтэж яг тэр мөчөд тэд бие биелүүгээ дайрч эхлэв. Дараагийн хэсэгт сурагчдын хүсэл зориг болон чи энергийн удирдлагыг шалгах 5 дугаар бөгөөд эцсийн шаталх үнний хүсэл зориг руу шилжинэ. Дишберт сэлмийг бариад энэ сэлмийг галт төмөрч шууны дээд араатны талтаар хийсэн бөгөөд барихад дүүс гаргадаг гэдгийг бүгдэд мэдэгдэв. Хүүхдүүд чи энергийг хэрхэн ашиглахыг хараахан сараагүй гэж улгаач сэтгэлээ төлрөөж хүсэл зоригоороо үнийг удирдахыг хичээж болно гэдгийг тэрээр нэмж хийв. Дараа нь тэр сурагчдыг дуудсан бөгөөд хамгийн ихнийх нь улаан өстэй. Бочинлог хүү Ён байв. Ён тайзан дээр төгшөөртэй гарч ирэн сэлмийг барихад сэлмээс томдож гарч түүний нүрийг тас хараар бодов. Лансуунийг хараад цэцэрсэн ч дараагийн сурагчийг дуудав. Дараа нь дүр зураг халдагч залуутай ярьцж буй хавлагч гэв бэрүү шилжин. Тэр залуу бүтлгүүдээ зогсохгүй хянагчид баригдсан хавлагч сэтгэл дундуур ах шиг бай. Тэр залуу өөрчлөлтгүй хад гэв би энэ асуудлыг шууд шийдэгдэнэ гэж хизээж хүлээгээгүй. Гэдгээ хүлээн зөвшөөрөв. Дараа нь тэрээр гаднах төрхөө өөрчлөх чадвартай баг өмсөд ядаж цэвэр цэсний гэж хизээж алгагалаагүй гэдгийг дагагчдаа төхөө өгсөндөө баяртай байгаагаа шинэн. Нөгөө талаар гэрээ тайзан дээр гарч сэлмийг барин төжиг өөдөө зүгээр өдөртөв. Энэ хооронд манай хүү дараагийн ээлжинд харав. Сильва гэрээсрээ үнэхэр хүчтэй эсхийг асуув. Үүнийг сонсоод гэрээ хэсэг бодснараа маш хүчтэй гэдгийг хэлв. Гэвч түүний эхний 4 шалгалтын дүн аимшигтай байсан тул бусдын түнд итгэхгүй ах шиг байв. Энэ үед шаргал өстэй залуу Рэтэй хамгийн сүүлд тулцснаа санаж байгаагаа хэлв. Тэр амархан ялсан юм. Гэвч 10 жилийн өмнө түүнийг дунд зэрэглийн чөтгөрийн чанарууд арих үед Рэй түүнийг аварч араадныг ялсан юм. Ангийнхан нь тухайн үед дөнгөж 5 настай байсан болохоор үүнийг тоглоом гэж бодон дунд зэргийн араатан биш зүгээр том чан байсан байх гэж таамагладаг. Сильверийг үнэхээр хүчтэй эсэх яагаад чадвараа нуугаад байгааг гайхна. Түүний дараа шалгалт эхлэх гэж хахад хүү сэлмийг барьтал гинт зуугийн систем гарч ирэн дээд зэрэглэлийн араатны базрыг шингээх үү гэж асуув. Сэлмээс ямар ч дүүл гарсангүй. Сурагчид энэ залуу дөрвөлж ямар нэгэн хэрэг манддаг хэмээн хоорондоо шимэлдэж эхлэв. Тэд сэлэн бүр гэрчлэж байсныг хараад гайхацгаана. Хүү сэлмийг өвчтсөн болов. Хэмээн баруун зүүн тийш савчих зуур Дижберт итгэж ядан сэлмийг гараас нь базааж авлаа. Сэлмээс дүүл гарахгүй байгааг харсан Дижберт айд сандрын энэ зэсгийг дээд зэрэглэлийн араатны базраар хийсэн Астур хаанд орсон эрдэнэ гэж ашиглав. Тэрээр улаан өстэй хүүгийн цахнаас докторон сэлмийг яачлаа хэмээн буруутгана. Юу болоод байгааг огт ойлгоогүй. Дээд зэрэглэлийн араатны базраар хийсэн энэ зэсгийг би яаж чадах вүлээ хэмээн өөрийгөө өнгөөлнө. Мөн Дижберт түнлүү галзуу юм шиг шигтээдсэн болохоор юу ч зэрхэж хийж чадахгүй гэдгээ хэлв. Хүлэгбаатар уурсан хижээнд ямар нэг зүйл хийхийн өмнөхөн хувьд Хүлэгбаатар яарчтай мэдээ дуулсан түүнийг тасв. Үйл явдал усан мэж чинжиж эвсэгтэй мөч яарчж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсэж дэвшсэн дэвтүүрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань. Нэн даруй гаргаж өгье. Таашагдсан бол лайк дарч, суугсан маань заавал бүртгүүлээрэй.